Сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдрийнхөө хичээлээр үнэгүй хиймэл оюун ухаануудын талаар үзье. За энд бол ChatGPT Claude-ыг оруулахгүй. За та бүхэн тэрийг бол үнэгүй хэрэглэдэг гэдгийг мэдж байгаа тий. За ингээд хичээлдээ оръё. За та бүхэн Comet Browser гэд Google дээр хайх дээр энэ Perplexity AI гэд гарна. За тийшээгээ ороод одоо энэ Comet Browser-ыг хараарай. За энэ дээр хэдүүлээ одоо download хийн. За хэрвээ энэ одоо ингэж юм те Mac, Windows, Android бүгдэн дээр нь download хийж болно. За хэдүүлээ ингээд үзье. За та үнгүүгээр хэрэглэж болно. Эсвэл сарын $20 та ChatGPT-д яаж $20 төлдөг үү? Тэрнтэй адилхан төлөх нь. Тэгээд за энэ дээр start install гэж оруулчих. За таныг одоо sign in хийх үү гэдээ асуув. За тэгэхээр нь sign in хийчих. За ингээд орж ирж байна те. За та бүхэн энийг одоо ChatGPT шиг л ашиглана гэсэн үг те. За одоо хэдүүлээ монголоор бичээд үзье те. За Монголын түүхийн тухай бичиж өгнө үү гэд галаглаад бичсэн те. За тэнгүүд одоо энэ чи вебсайтуудыг одоо бас оруулсан байна те. За тэгээд доор нь одоо энд Монголын түүхийг ингээд бичээд өгч байна. За тэгэхээр энэ одоо ChatGPT шиг Монголыг бас ойлгодог байх нь байна. За тэгээ та харах юм бол одоо энэ чинь ингээд дээр нь за одоо links гэдэг байна те. За энэ рүү дарах юм бол за Монголын тухай бичсэн одоо вебсайтууд бүгдээрээ гарч ирж байна. За ингээд имижийг харах юм бол за ингээд бүгдийг гаргаж ирж байна. Тэ? Одоо веб дээр интернет дээр байгаа одоо бүх зургнуудыг л одоо ингээд Монголтой холбоотой зургнуудыг гаргаж ирж байна. За энэ зүүн тал дээр энэ finance-ыг харах юм бол за энд ингээд криптогийн зах зээлийн талаар эдэргээд байх нь байна. За та тэгэхээр ChatGPT-г ашиглахаас гадна энэ Comet-ыг ашиглаж болох нэ. За энэ дээр бас юу хийдэг вэ гэвэл орчуулга хийж болно. Та одоо жишээлбэл монголоор биччихээд за хэдүүдээ одоо хэлээ л да. Одоо тухайлбал одоо энэ хэсгийг копидж аваад за одоо энийг ингээд англи руу орчуулаа гэвчлээ. За тэгэхээр ингээд орчуулад гаргаад ирж байна те. За Comet-ийн нэг онцлог нь гэх юм бол за та энийг одоо яг веб браузер шиг хэрэглэж болно. Хэрвээ та Comet-ыг дефолтоор тавьчих юм бол яг Google шиг ажиллана гэсэн. За хэдүүлээ нэг ингээд үзье. Quantum computing-ийн талаар үзье хэдүүлээ. За ингэхээр яг вебээс ингээд бүх юм оруулаад ирж байна те. За ингээд одоо гаргаад ирлээ те. За тэгэнгүүт хэдүүлээ энэ дээр нь дараа за одоо энэ assistant гэдэг байгаа баруун гар тал дээр дарж байгаа. За тэгээд одоо энэ их олон юм ингээд уншиж байхаа орно. За ингээд энэ артиклыг summarize хийгээд хэлчихнэ. За тэгэнгүүт чи одоо ингээд богинохон товчхон болгоод өгнө гэсэн. Одоо та тухайлбал одоо энийг ингээд уншихад илүү амархан байгаа тий. Энэ зүүн талд байгааг уншиж байхаа орно. Summarize гэдэг чинь одоо товчлоод гаргаад ирээ гэсэн үг тий. За ингээд гаргаад ирж байна. За тэгэхээр та одоо ямарваа нэг юм ингээ хайж агаад интернет дээр олох юм бол за энэ Comet-ийг хэрэглээд одоо товчхон наривчсан одоо информацуудыг одоо авч болох нэ. За хоёр дахь нь та Google-ийн Notebook LM руу орно. За энэ дээр Notebook LM Google гэж орж болно. Эсвэл зүгээр Notebook LM гэдэг Google-аар чи хаах дээр чинь хамгийн түрүүнд гараад ирнэ. За хэдүүлээ ингээд try гэдэг ингээд орчие. За энэ дээр чи ийм ноутбук одоо шинээр бий болгоо гэж гаргаад ирнэ. За энэ дээр нь дарчих. За дарангуурт чинь та за энэ дээр одоо та ямар файлыг компьютероос сонгоод оруулж болно. За хэрвээ та Google Drive дээр янз бүрийн документууд байх юм бол тэрийг энэчнээс оруулж болно. За энэчнээс вебсайт оруулж болно. Эсвэл YouTube-ийн линк оруулж болно. За эсвэл энэ ч өөрөө одоо текстээ копидод оруулж болно гэсэн. За хэдүүлээ YouTube-ыг харъя те. За одоо өөртөөхөө би энэчнээс одоо энэ видеогоо оруулаад үзье гэж бодъё. За та тэгэнгүүт одоо энэчнээс YouTube-ийнхаа линкийг аваад за одоо энэ ноутбук LM дээр энэ дээр линк гэдэг дээр YouTube гэдэг дарна. За тэгээд та энэ санийхаа копичсон линкээ хийчих. За тэгээд энэ insert гэдгийг дарчих. За одоо тэгээд энийг бичсэн байна те. Энэ одоо видео юуны тухай вэ гэхээр Nana Banana-гийн
Pro одоо ингээд заасан хичээл байна гэх те. За энэ дэр та юу хийж бодох вэ гэхдээ за энэ дэр аудио хийж болно. Одоо энэ видеон дээрээ үндэслээд хоёр хүний ярилцлага юм подкаст хийж болно. Эдгээр зэгтээ дандаа англи хэл дээр. За тэгээд аудионоос гадна одоо таны оруулсан материалын тоймыг гаргана. За мэдээлэл блог постуудыг гаргана. За мөн асуулт хариултыг боловсруулж өгч чадна. За энэ одоо бас та бүхэн энэ ч ингээд бичээд асууж болно. Тэ юу хийлгмээр байна? За одоо тухайлбал одоо энийг товчлоод өгөөч гэдэг юм уу те асуулт байх юм бол одоо энэ ч та бичиж болно. За аудио гаргана одоо энэ ч шууд аудио бэлгэн гэсэн. За хэдүүлээ бүгдийг л дарчээ те. За энэ репорт дээр дарах дээр за та ингээ харж байгаа бах те. Энд чи одоо блог пост хийж болох нь. За энэ видеоноос та блог пост хийж болох нь байна. За энийг нь дарчих. За тэгээ хэдүүлээ харъя. За та бүхэнд хэлэхэд энэ аудио нь болох дээр ерөөсөө зөвхөн одоохондоо англиар гарч байгаа. За тийм учраас та англи хэлний подкаст хэрэгтэй бол энэ чэнэс авч болох нь шүү. За энэ дээр хэдүүлээ ингэж үзье. Монголоор тайлбарлаад өг гэд те. За ингээд монголоор гаргаад ирлээ те. За энэ видео маань юу байна вэ гэдгийг одоо танд өөрт чинь энэ монголоор ингээд тайлбарлаад өгчлөө те. За одоо энэ блог пост нь бэлэн болчлоо те. Англиар гаргаад ирлээ те. За тэгэхээр нь хэдүүлээ бичээ. За монголоор бичээд өгөө гэж биччихлээ те. За ингээд монголоор бас гаргаад ирлээ те. Та энийг ингээд блог болгоод ашиглаж болох нь байна. За тэгэхээр та одоо ямарваа нэгэн YouTube ч юм уу вебсайтнаас видео оллоо гэхэд ноутбук LM дээр авчираад та одоо төрөл бүрийн юм хийж болох нь байна те. За бидний хийсэн аудио нь одоо ингээд бэлэн болчлоо. За хэдүүлээ сонсъё. Би та бүхэнд хийсэн энэ зөвхөн англи хэл дээр шүү. Welcome back to the deep dive. Today we have a pretty clear mission. We are doing an intensive teardown of Nano Banana Pro. Yeah, the new AI model that's built on the Gemini 3 architecture. Exactly. Our goal is to just cut through all the marketing noise and give you a really concise but deep understanding of its major new. За та энийг ингээд даунлоод хийгээд авч болох нь байна. За энэ ноутбук LM маань ялангуяа судалгаа хийдэг улсууд оюутнуудад айгүй хэрэгтэй. За олон төрлийн материалууд оруулаад та одоо хэрвээ 500 хуудастай материалыг тэ уншаад товчлох танд одоо цаг үрэх шаардлага байхгүй шууд ийшээгээ авцраад товчшиг нь одоо ингээд авч болно. За ингээд ноутбук LM маань ийм байна. Ер нь бол их хэрэгтэй зүйл шүү. Та бүхэн ноутбук LM-ыг сайн хэрэглээд үзээрэй. За бидний дараагийн үзэх зүйл маань Kling AI гэдэг ба. За Kling AI маань видео хийдэг платформ байгаа те. За та түрүүнийг одоо бас урд нь сонсч ирсэн бидний түрүүчийн видеонуудаас сонсч ирсэн те. За та Kling AI руу орох чинь танд 166 кредит өгнө. За тэгээд энэгээрээ та бүхэн одоо видео хийж болно те. Text to video гэдэг энэ чинь бичээд та видео хийж болно. За эсвэл image to video гэд энэ дээр зураг оруулаад та бүхэн хийж болно. Та бүхэн миний түрүүчийн нэг видеон дээр бас харсан баг те. Хоёр зураг оруулаад эхнийх нь яаж эхлэх зураг оруулаад за дараагийнх нь видеого ямар байгаа гэсэн тийм зураг оруулаад ингээд видео хийж болно. За хэдүүлээ энийг дуршаад үзье. Одоо text to video гэдэг дээр. За би энийг ChatGPT-гээр промптоо гаргуулсан байгаа. За тэгээд энэ 5 секунд их гэж байна. За 9-ийг харьцах нь 16-гаар хийлгэчихье. Бид нар 10 секундээр хийж болох нь. Тэгтээ хэдүүлээ 5 секундээр хийчихье. За энийг яхад 15 кредит унна гэж байна. За ингээд хийлгэчихье. За видео бэлэн болсон байна. Хэдүүлээ харъя. За ингээд та Kling AI-г бас одоо ингээд хэдэн видео хийж болох нэ. За дараагийн AI маань Marble гэдэг байгаа. За Marble гэд бичээд Marble AI гэд бичээд ороорой. За тэгтэр чи энэ чинь ингээд Marble гэ гараад ирнэ. За энэ маань 3D-гээр одоо гаргадаг. За ингээд үнийг харах юм бол за та үнэгүй хэрэгжилж болно. Эсвэл энэ сарын $20 төлөөд 20,000 кредитийг авч болох нь байна. За одоо энэ чи хэдүүлээ бичээ. За хэдүүлээ энэ орон сууцны одоо том өрөөний интерьерийг харьяа гэд хэлчихье. За ингээд create гэж
За биднийхэнд ингээ хийгдчихил байна те. За тэр хооронд нь хэдүүлээ жишээ харъя. За энэ нэг унтлагын өрөө байна те. За ингээд харах юм бол яг л унтлагын өрөөний нэг ортоо ийм өрөөг хийсэн байна. За хэдүүлээ энэ fantasy гэдгийг харъя. За энийг харъя. За ингээд төрөл бүрийн зургнуудыг та хийгээд гаргаж болох нь байна. За та ямарваа нэгэн зургийг 2D, 3D-гээр ингээд харуулад 360 градусыг харуулъя гэх юм бол та одоо энэ Marble AI-ыг ашиглаж болох нэ. За хэдүүлээ хүлээж авах хоорондоо нэг юм харъя. За та одоо энэ дээр дараад за энэ өөрийнхөө байж байгаа зургийг оруулж болох нь шүү. За тухайлбал та үл хөдлөх хөрөнгө зардаг тийм компани ч юм уу үл хөдлөх хөрөнгөө зархаж байгаа бол та одоо тухайлбал унтлагынхоо өрөөний хитэн зургийг ийшээгээ оруулаад за ингээ 360 градусаар харуулдгаар оруулж болох нэ. За бидрих бэлэн болсон гэж байна. За хэдүүлээ харъя. За ингээд том өрөөг оруулаад ирлээ те. За ингээд хэдүүлээ харъя. За хаалттайгаа ширээ. За ингээд та ингээд өрөөний зургаа байж байгаа зургаа оруулж болох нь байна. Эсвэл та өгөгдлөө өгөөд ингээд зургаа гаргаж болох нь байна. За ингээд 360 градус та ингээд харж болох нь байна. Ямар ч зургийг. За тэгээд ялангуяа энэ үл хөдлөх хөрөнгийг зардаг улсуудад бол энэ их хэрэгтэй AI байх нь шүү. За энийг энэ харъя хэдүүлээ. За энэ Монголд байдаг амралтын газрууд ч гэсэн өөрсдийнхөө зургийг ингээ хийгээд за ингээ 360 градусаар харуулдгаар ингээ вебсайтн дээрээ тавхан болоод их хэрэгтэй авах нь. За тэгээ хийсэн зургаа та энэ дээрээ даунлоод хийгээд авчих болох нь. За ингээд та ер нь бол 2D, 3D-гээр их гоё зургнууд ингээ гаргаж ирж болох нэ. За ингээд өнөөдрийнхөө хичээлийг үгээр дуусгая. Анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн хичээл хүртэл баяр та.